SCP-682 буюу сүүлчийн луу. Сүүлчийн луу эсвэл харагдах байдлаар нь дүгнээд устгахад хэцүү матар гэх SCP-682 нь Кетер ангиллалд багтах цөөн хэдэн объектуудын нэг бөгөөд тэр тусмаа Кетер ангиллалын хаан гэж нэрлэгддэг. Тэр бараг л амтай бүхнийг үзэн яддаг. Бас устгахыг хүсдэг. Бас тэр өгшгөө мөх бөгөөд SCP-ийн зүгээс түүнийг нэг яралтай устгах шаардлагатай гэж тэмдэглэсэн боловч өнөө хүртэл ямар ч аргаар устгаж чадсангүй. Та бүхэн харин түүний өмнөх дугаард дурддагдж байснаар нь сайн мэдэх байх. Домгийн дагуу бол сүүлчийн луун дэлхийд дээрх бүх хэр бусын зүйлийн их үүсвэр гэгдэх Scarlet King буюу Улаан хаан Хакракийн хүүхдүүдийн нэг ажээ. 682-оос гадна 166 болон 999 нь түүний хүүхдүүд юм. За авирын хувьд 682 нь маш тогшин бөгөөд түүнийг нэгэн фарм дээр очиж амтай бүхнийг устгахсныхан дараа SCP барьж авсан юм. Түүнийг хорихын тулд гаргасан хөршлийг юугаарч зүрлэшгүй гэж хэлдэг. Тэрээр хоригдож буй өрөөнөөс 6 удаа зогтсон бөгөөд оргол бүрээр 100 ажилтнуудыг алсан гэдэг. Түүнийг яагаад ингэж таарсан болгоныг алж буйг асуухад тэд сэжгийн байсан. Гэхээс өөр зүйл хэлдэггүй. Эцэст нь байгууллагаас түүнийг устгах тушаал гарган түүнийг бүхэл аргаар алахаар оролджээ. Гэвч яаж чадаагүй юм. Бүр яасан гэж түүнийг алах гэж оролдох бүрд тэр улам бүр хүчрхэг болон ховсож байсан юм. Ийхүү бүх амжилтгүй оролдлогуудын дараагаар түүнийг SCP-204 хэмээх нано технологи ашиглан удаашруулах шийдвэр гаргасан байна. Түүний өрөөнд ямар ч ажилд орох хэрэггүй ба 682 нь Тэг 53-тай маш илдэг харилцаатай юм. Түүний өрөөнд нь орж ирэх үед тэрээр огт эсэргүүцээгүй бөгөөд Тэг 53 түүний ажил унтахын өмнө 682-ын биеийн дээр зураг зурж байхад харин ч дуртай байжээ. Тэг 53 өрөөнөөс нь гарсны дараа 682 ил дуурлаж эхэлсэн байдаг. Үүнээс гадна 682-ийн хамгийн ярих дуртай объект бол Тэг 79 буюу хуучин хиймэл оюун ухаан юм. Түүний ингэж их ярьж байхыг ажилтнууд анх удаага ажигласан юм. Бас өөр нэгэн түүнтэй дотн нэгэн бол 999 буюу түүний хагас ах болох гжигдэгч мангас юм. Гэхдээ тэд хамт байх нь туу аюултай. Хамгийн анх 999-ийг 682-ийн өрөөнд оруулах туршилтыг хийх үед 682 ихэндээ дургүй байсан ч аяндаа 999 татагдаж буй нь ажиглагддаг. Хэсэг хугацааны дараа 999 чадварын улмаас 682 хийнээж дооноос нь гарсан долгионоор ажиглалт хийж байсан ажилтнууд цаашид ажиллах боломжгүйгээр гэмтсэн байдаг. Нэгэн удаа 682-ыг 343 буюу бурхнаар устгахыг оролдсон ч бурхан Тэр надад хамааралгүй. Түүнтэй өөрсдөө очрол хэмээн хэлжээ. Энэ ч зөв юм. 343 бол бурхан. Гэхдээ сайн талынх. Харин Scarlet King бол түүнээс ондоо. Тэр бол муу талын бурхан. Тэгэхээр 682 бол бурханы хүүхэд болж таарч байна. 343 магадгүй өөр бурхантай орооцолдохыг хүсээгүй байх. SCP-610 буюу үзэн ядалтын мах. AKA улаан үхэл. 610 бол маш аюултай. Бас өндөр түвшний Кетер ангиллалын халдвар төвчин. Энэ өвчнөд болсон хүн яадаг вэ гэж юу? Тийм ээ. Үүнийг туссан хүн мутацид ордог. Гэхдээ та нар X-Men болохыг ордод хэрэггүй л болов. Хамгийн анх Орсын өмнөд Сибирийн байгаль нуурын ойролцоох хэд хэдэн тосгонд улаан үхэл дарахжээ. Энэхүү өвчин нь ямар нэгэн байдлаар биедээ хүрэх үед халдварлах ба халдвар авсан хүн мутацид орж эхлэхээс гадна саркизм хэмээх өвчний дахин шүтлэгтэй болж орхидог. Улаан үхэлд туссан хүнд илрэх хамгийн анхны шинж тэмдэг бол бие захнах юм. Дараа нь бие халуун шатаж дэсхий аргагүй болох ба өвчтнийг өгснөөс 5 минутын дараа тэдний бие мутацид орж эхэлдэг. Мутацийн хувьд яаж явагдах нь тааварлашгүй байдаг. Гэхдээ илүү хүл гар мөч ургахаас эхлээд харахын эцэсгүй зэрэмдэг болох нь ч байна. Үүний дараагаар бие хөдөлж эхлэх ба өөр тохиромжтой газар очдог. Тэгээд эргэн тойрондоо байгаа бүхэл зүйлсийг махаараа хучиж өөртөө шингээж эхэлнэ. Хэрв халдвар авсан бие халдвар аваагүй биеийг харвал халдвар аваагүй биеийн зүг хөдөлж эхэлнэ. Байгаль нуурын дэргэд гарсан халдварын голомтуудыг Орчин улбаны улсын зэвсэг төвчин хатуу чанд хамгаалах ба ямар ч амьд биетийг ойртуулах нь хориотой байдаг. Саркизм гэж юу вэ? Саркизм буюу наалкан дэлхийд даяар хэд хэдэн бүлгэмтэй шашны байгууллага юм. SCP байгууллагын зүгээс наалкаг маш хор хөнөөлтэй гэж үзэн эсрэг арга хэмжээ авдаг. Энэхүү шашныг дэлхийд даяар шидэтний хаан хэмээн алдаршсан их Карсис Дион манай эртний өмнөх 1800 онд байгуулжээ. Өмнө дурдгдсан энэхүү шашны байгууллага нь өвчнийг дахин шүтдэг бөгөөд SCP тэмдэглэсэн хэд хэдэн объект болон өвчнүүд нь энэхүү шашны байгууллагатай холбоотой байдаг. Үүнд SCP-610 буюу улаан үхэл, SCP-2133 улаан ургацын сүм, SCP-2191 буюу рум болгоцсон нослог амьд биет, SCP-2408 буюу саркизмын дөрвөн шүтэн, SCP-2480 буюу
Зэрэгэлдээ ертөнцийн хаалга гэд дурдаад байвал дуусахгүй. Энэ талаар тусад нь бичлэг болговол зохистой болоо. Зя олон юм нуршаад яах вэ? Энэ хүргээд энэ удаагийн бичлэгээ дуусгая. Гэвэл муухай байна уу? Тийм биз? Тэгвэл дараагийн бичлэгээ төвчээртэй сайн хүлээгээрэй. Төвчээртэй сайн хүүхдүүдээр Крампус ирдэг юм шүү дээ. SCP-гийн бичлэг хийгээгүй нэлээд утсан учир буйны аялгаараа та бүхэндээ 2 дүрийг танилцуулах гэж байна. SCP-999 буюу гижигдэгч мангас. 999 бол Кетер Английн хаан гэгдэх 682-ийн дүү. Яг эцэг нэгдэлтэй. Гэхдээ тэр ахтайгаа адилхан Сэп англиал багтдаг. Тэрээр байгууллагын нууц лаборатори таваараа явах хэрэгтэй зөид объектын нэг юм. Харагдаж байгаачлан тэр улбар шар өнгөтэй юу нүүл мэддэг нэлцгаа бий. Гэхдээ зүгээр ч нэг бийт бишээ. Тэр гинтсэн бэрцсэн бүхнийг идэхэх супер хүчтэй. Үнэрийн хувьд маш чихэрлэг үнэртэй ба 682-ийн яг эсрэг буюу амьтаа бүхнийг хайрладаг зан арилшинтай. Харин ахтайгаа адилхан тал нь мөн л өгшгөө мөнхийн туучи. 999 нь харсан бийт болгон руу өсрөн очиж тэрэх ба тухайн үнээс шалтгаалan дуртай үнэрийг нь ялгаруулдаг. Цэцэг зөвгийн бол Жимс гэх мэт. 999 сэтгэл санааны гутралд орсон эсвэл бэртсэн хүнд илүү их татагддаг ба тэр дороо тухайн үнийг идгэж авдаг. Хэрвээ нэгэнд аюул тохиолдвол 999-ийн дараа тухайн амьд биетийг биеэрээ хамгаалдаг юм. Харин түүнтэй ойртсон биетэд гжигдэх мэдрэмж төрж тэр дороо инээлгдэг. 999-ийг одоогийн байдлаар юу ч нэвтлэх боломжгүй бөгөөд түүний иддэг зүйл бол амттай юм. Тэр дундаа вафлт хамгийн их дуртай. SCP-179 буюу хуучин хиймэл оюун ухаан. SCP-179 бол 5 жилийн турш мартагдсан хуучин хиймэл оюун ухаан. Хэрв та бүхэн маш олон зөгнөлт кино үзэж байсан бол ямар нэгэн зохицуулалт хязгаарлалтгүй хиймэл оюун ухаан ямар аимшигтай талаар мэдэх байх. Энэ бол тэр бүхний нэгэн жишээ. Тэрээр Евклид ангилал багтах ба 5 жил мартагдсан байх хугацаанд тэрээр өөрөө бие дан, бодох, ярих зэрэг үйлдэлийг бүтээжээ. Тэрээр маш ухаантай мөн залтай ба байгууллагаас орохын тулд эргэн тойронд байгаа хүнийг үргэлж ятгах оролдлого хийж байжээ. Түүний уг үүслийг өгүүлбэл 1981 онд түүний нэгэн коллежийн оюутан зохиосон бөгөөд цаашид улам хөгжүүлэх бодолтой байсан ч залхсан тул гэрийнхээ гараж нь 5 жилийн турш залгаатай чигээр нь орхисон байна. 1988 онд Тэг-79 өөрийн хуучин компьютерийг орхон нэгэн серверийн супер компьютерлоо нэвтрэх оролдлогын амжилтгүй болсноор SCP-д баригдан хоригдсон байна. Одоогоор Тэг-79 хоригдож буй өрөөндөө хар цагаан өнгийн дэлгэцээр харагдаж байх ба мэдээж хүний хэлээр ярьдагч тун төрөмгийн бүдүүлэх яриатай гин. Түүний хэлсэн хамгийн алдартай үг нь намайг устгаж арилгаж гацааж вируслуулж болно. Гэхдээ миний хязгаарч мэдрэхгүй таасаглал бол үхэл.